Бор зүрхний минь алтан ураг болж бодлын хүүгээр холбоотой төрх надаас хойчин хүн танаа найрагчийн ирэхээр хэлэх үг байна. Амьдрах өдрүүд чинь ямар байхыг алсаас би зүгнэж чадахгүй ч эгэл шүлэгчийн амссан зовлонгоос ирэх биш хагас нь үлдэж магадгүй. Насандаа миний үзээгүй жаргалаар наадан тоглох азтайч гэлээ. Үлэг болсон өнөөхөл гажигдал улан дороос чин ургаж мэднэ. Гэрэл байвас сүүдэр байдгийн хуйлаар гинхэн жаргал зоож болдог дуйлаар гэр бүл хийгээд сэтгэлийн уйдгар гэтлэх аргагүй тулгарч мэднэ. Атрын цэцэг шиг эдэр насанд алтан зөгийн шиг сархтанд хөлчөөд анхны уналтыг гэтлэхэд бэрх аимшигт өдөрч ирж мэднэ. Сартай нартай энэ хорвоо дээр сарамгчин биш хүн гэгдэж явхад санаа зүудэндж багтаа нүгүй сайн сар учрал алийг нь тэргийв. Хойчин хүн чи тэр бүхэнд хотойлгүй бат зогсоорой. Дайсны довтлохоо гөнгөрөөсөн цайц шиг дархан баатар чирэг байгаарай. Хоёр байтугай 20 хөлтэй байлаач хорвоод хүн бүдрэхгүй байдгийн. Хойно хичээвэл далавч хвич гэлээ. Холх өндөрт нис хөдөр байдаг. Ойлон хайлан хагц хөдөр байхад уйран баясан учрах өдөр байдгийн. Өнчин ганцаараа бүтих өдөр байхад өнөр олуулан бүжиглэх өдөр бас бий. Ойр хавийнхандаа хараалгах өдөр байхад орчлон даяар ерөөлгөх өдөр ирдгийг. Ор тэрэндээ ёолон хөвтөх өдөр байхад олны монлайд дуулан алхах өдөрч бас бий. Буу тулгуулад бор гэрээ нэгжүүлээд буруутан болж туугдаж гарах өдөр байхад залагдаж ирэх харь орны элчин шиг засгийн тэргээр хөргүүлж ирэх өдөр бий. Энэ учраас дүн хүм чи элдвт бат ажиршгүй зогсох хэрэгтэй. Бүдрүүл босож алтвал онож бүрэн төгс ялж явах хэрэгтэй. Харин хэний хүү хинч төрсөн нэг өдөр байхад хариуд нь хизээ хаа боловч үх нэгэн өдөр зайлшгүй. Үүний учир надаас хойш хүн та үр бүтээлтэй зөв жаргаж амьдраарай.